Сайн мэдээ. Үзэгч та бүхэн шинэ оны минь хүргэе. Шинэ он айлчлан ирсэн өнөөдрөөс эхлээд үзэгч та бүхэн манай телевизээр зөвхөн сайн мэдээ түгээх сайн мэдээ хөтөлбөрийг даваагаас баасан гарагийн орой бүр хүлээн авч үзэх боломжтой болж байна. Сайн мэдээ түгээж урам өгсөөр бусдыг дэмжиж. 5 гушуун малын тоо 2015 онд 55 сая 958 мянгад хүрлээ. Монгол орны хөгжлийн нэг хэсэг бол мал аж ахуйн салбар яхаарахгүй мөн шинэ оны босгон дээр манай улсын 5 гушуун малын тоо 55 сая 958 мянга болсон сайн мэдээгээр анхны дугаараа эхлүүлээ. Мал тооллого урьдчилсан дүнгээр 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55 сая 957.6 мянган толгойд хүрч 2014 оныхоос 7.6% буюу 3 сая 975 мянгаар өсчээ. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3 сая 294.6 мянга, өхөр 3 сая 779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хойно 24 сая 933.4 мянга болж өссөн сайн мэдээ юм. Багийн түвшин Сүхбаатар аймгийн баруун урт сум хамгийн олон адууг тоолуулсан байна. За өхрийн тоогоороо Архангай аймгийн өндөр улаан сум. За Улаанбаатар хотын сонгин хайрхан дүүрэг хамгийн их өхөр тоолуулсан сумаар тодорч байна. Мал сүргийн өссөн тоо үзүүлэлтийг 2014 оныхтай харьцуулбал адуу 298.8 мянга, өхөр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хойно 1 сая 718.6 мянга, ямаа 1 сая 573.3 мянган толгоогоор өсч үржжээ. Сайн мэдээ. Гэр хорооллын харанхуй гудамжууд гэрэлтэй болов. Нийслэлийн гэр хорооллод 185 мянган өрх аж төрж байна. Гэр хорооллод амьдарч байгаа иргэдийн өмнө тулгамдсан олон асуудал байдгийн нэг нь гэрэлтүүлгийн асуудал. Шөнө орон цагаар харанхуй гудамжаар бүдчин бас айж ичиж явдаг байсан үе гэр хорооллынхны ард хоцорчээ. Сайн байна уу? Сайн байна уу? За. Та энэ орой гэрлүүгөө явж гин үү? Тэгж байна. Та хаана амьдардаг вэ? Манайх энэ бүр дэнжрүү байдгийг. Энэ орой болцоо ганцаараа бас их зөрөгтэй явж байна. Энэ гэрлийн гавь явах тийм ээ. Тэглгүй яах вэ бид нар ч одоо. Энэ гэрэлгүй байсан бол эн чинь одоо энэ хальтрагаатай үед ч өстой хэцүү байгаа юм чинь. Одоо энэ гэрэлтэй болсон чи өдөр шиг байхад одоо ямар ч байсан тэгэл яваал ямар ч байсан хаана юу байгааг энэ хараад явж байгаа юм шал өөр шүү дээ. Намайг анх одоо 2000 онд ирж яхад чинчээс гэрэл мэрлийн тэр юм байхгүй гудам модон гэдэг чинь харанхуй тэгэл янз бүрийн зодоо зохиохсан тиймэрхүү байдалтай байдаг байсан шүү дээ. Тэгэл одоо 2013 14 онуудад энэ гудамжнууд чинь төрүүчээс ингээл ганцхан гэрэл тавигдаа сүүлдээ 14 онд өвтөн гэрэлтүүлэхтэй болоод тэгэл нэг амт түүний чинь айж очих энэ байдлууд нь хагас сугас бас сайхан болж байна. Одоо манайх ороо гэхэд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 71 гэрэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 638 гэрэл, нөгөө 13 оны 20 гэрэлтэйгээ ингээд 800 шахам гэрэлтүүлэхтэй. Хорооны маань бүх гудамжууд бол одоо гэрэлтэй байгаа. Ингээ одоо шөнө өдөр юм шиг харагдаж байгаа. Иргэдийн хэлж байгаачлан гэр хорооллыг харанхуй байх цагт гардаг байсан гэмт хэргийн гаралт гэрэлтүүлэхтэй болсон цагаас эхлэн буурсан гэх сайн мэдээг их сурвалж хэлж байна. Тэгээ шөнийн цагаар гарах гэмт хэргийн тоо бол харьцангуй буурсан гэдэг мэдээллийг одоо сар болгон биднэрт хурал хийж иргэдтэйгээ мэдээлэл хүргэдэг байгаа. Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгээ хийх ажил 2010 оноос эхэлсэн. Гэхдээ нийт гэр хорооллыг хамарч гэрэлтүүлсэн нь 2012 оноос эрчимжиж 2015 онд өмнөх онуудынхаас ч илүү их гэрэлтүүлгийг гэр хорооллод тавьжээ. Нийслэлд нийтдээ 45 мянган гэрэлтүүлэг байна. 24 мянган гэрэл нь гэр хорооллыг гэрэлтүүлж байгаамаа. Цаашид харанхуй байгаа гудамжуудыг ч гэрэлтүүлнэ гэсэн сайн мэдээг албаны хүн хэлж байна. Цаашдаа бол өшөө 14 орчим тэрбум төгрөгийн бэлэн зурагтай ажил хүлээгдэж байна. Нийслэлийн 6 дүүрэгт байх 45 мянган гэрлийг хотын шуурхай удирдлагын зохицуулалтын төвөөс 24 цагийн туршид тасралтгүй хямдаг байна. Хянах программыг нь Монгол залуучууд бүтээсэн нь давхар дуулгах сайн мэдээ юм. Энэ системийн тусламжтай ерөөсөө маш олон давуу тал гарч ирж байгаа. Нэгдүгээр эрчим хүчний хулгай илрүүлэх боломжтой. Гэрэлтүүрийн шийднээс ямар нэгэн аж ахуйн зайлшгүй хулгайсан байна. Тэрийг илрүүлэх боломжтой. Хоёрдугаар програмаар хүний гар оролцоогүйгээр бүх юм програмаар хийгдэж байгаа. Асалтын цаг, унтралтын цаг бүгд одоо жишээ нь өнөөдөр нийт асалтын цаг нь 15 цаг 3 минут байгаа. Эндээс 17 цаг 23 минутанд асахаар байгаа. Тэгээ өглөө 8:26-д унтрахаар гэж програмч гисэн. Гэрэлтэй гудамжаар айх аюулгүй, гэмтэж бэртгэхгүй гэсэн эрсдэлгүй санаа амар алхах иргэд гэр хорооллыг гэрэлтүүлсэн энэ ажил сэтгэл хангалуун байгаа сайн мэдээг хүргэлээ. Сайн мэдээг дараах хаягаар түгээж мөн хүлээн авна. Сайн мэдээ.